За өдрийн мэндийг хүргэе. За тэгээ би нэг мэдээлэл оруулахгүй бол бас арай болохгүй байна. Бидний зүгээс болохоор тэр нийгэмд одоо ингэ сүлжээнд гараад байгаа 12 цаг тасралтгүй зодсон гэсэн одоо хүмүүсийн гэр бүл нэг. Тэгээ би хамгийн анх ингээд олоод уулзаад явсан хүн би өөрөө байгаа би их ч нэг. Тэгээд энэ бол асуудал бол угаасаа нийгэмд ил гарах нь зөв. Би угаасаа тгээсээ ч гэсэндээ тэр постыг өөрөө оруулсан. Тэгээд одоо энэ нийгмээс одоо энэ чинь бол үнэхээр юу вэ? Нийгмээр бол үнэхээр тархсан өндөр авсан ба. Тэгсэн ч гэсэндээ бид нэр одоо ингээд дүүгийн эрүүл мэндийг ингээд нэгдүгээрт бодож байгаа байхгүй юу? Үнэхээр ингээд өмнө аймгийн бот дээр ирээд бид нэр ингээд хурдан шуурхай үйлчлэгээ авъя. Дүүгийн эрүүл мэндийг бодож байна гэхэд яг нэг томографийн зураг авсан тархинд нь тэгээд эмэгтэйчүүдийн эмч нь үзээд наад хүн чи ирүүлээ штэ гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт ингээд цусны шинжилгээ авсан. Тэгэхэд бид нэр яаж ирүүл байх юм бэ? Анхны нэг дотор үзлэг хийж яхад урагдалттай, цус гаралттай ийм байсан болохоор бид нэр за энд ер нь бүтэхгүй юм байна гэсэн үднээс дүүг ингээ Улаанбаатарын эмнэлэг рүү явуулсан. Ерөнхийдөө бол биеийн байдал маш хүнд байгаа. Эрүүл эрхтэн гэж байхгүй. Нурууны ясны 3 хугарсан. Тэгэл ерөөсөө дотор судас тасраа цус алдалттай биеийн байдал бол маш хүнд байгаа. Тэгээд би нэг сошиал дээр нэг юм хэлэхэд энэ хүн бол угаасаа нийгмээр үзээ ятах нь зөв. Гэхдээ хүнд чинь бас ёс зүй гэж байдаг. Гэр бүлийнх нь болохоор тэр хэргийг хийгээгүй учраас ингээ хүмүүс ингээ гэр бүлийнхэн зургийг тавьж байна. Ах トゥ төрөс ад тэр настай ээжийг тавьж байна. Тэр хүмүүс бол буруугүй шүү дээ. Ер нь эцсийн бүлэгт. Гэхдээ бас ингээ хадуур нэхэд бас арай ингэж хадуурч болохгүй ер нь эцсийн бүлэгт. Жохо ёс зүйтэй бай. Тэгээ зарим нөхдүүд нь болохоор ингээл тэр улс төрийн одоо тэр дарга зэрэгтэй холбоол тэрний ингэсэн гэд ингэж бас шантаач хиймээргүй байна. Өнөөдөр бид нар дүүгийнхээ биеийг нэгдүгээрт бодож ийн эрүүл болгомоор байна. Сэтгэл санаа бол маш хүнд байгаа. Тэгээ тийм болохоор та бүхнээсээ ганц хүсэж байгаа юм болохоор хүмүүстэй бити ингээ холбоо тань намааг хүмүүстэй наалдуулаад наалт зөгөөд ингээд сенсацлаад байгаа ч л гэж хүсэж байна. Тэгээ одоо дүүгийн сэтгэл санаа муу биеийн байдал бол маш хүнд байгаа учраас бид нэгдүгээрт дүүгийн эрүүл мэндийг бодож байгаа.